2024 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдан үүргээ нэр төртөө биелүүлсэн цэргийн алба хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Цэргийн алба хаасан залуусын сүүлийн цуваа 16 цагийн үед Аранга аймагт ирсэн байна. Дотоодын цэргийн ТИК 5 805 дугаар ангиудад алба хаасан алба хаагчдыг аймгийн цэдрагын орлогч, аймгийн цэдрагын тамирын газрын цэргийн штабын офицер нар хүлээн авч үүргээ нэр төртөө биелүүлсэн залуустай талархал илэрхийлж баяр хүргэлээ. Халагдаж байгаа цэргүүд хугацаат албаны туршид цахилгаан бат хариуцлага ив найрамдлын үлгэр жишээ олжээ. ББЛ-даар сэтгэл зүйн хувьд төлөвшсөн эх оронч үзэлтэй залуус болон төлөвшжээ. 2024 оны 2 дугаар ээлжээр дотоодын цэргийн 837 тусгай салбарт очиж хугацаа цэргийн 1 жил албаар нэр төртөө авч ирсэн. Өнөөдөр халагдаад ирэх үнэхээр сайхан байна. Одоо удахгүй ээж аав ээж авч дээр очих шин. Цэг явахаас 5 сарын өмнө цагдаа дотоодын цэрэгт ажиллаж болдгийм гэдгийг ойлголтыг аваад за ер нь цэргийн албанд очиод биеэр хаагаад цаашдаа ажиллах боломжтой юм гэдгийг судлаад явсан байгаа. Тэгээд цэргийн алба болохоор хүнд дэсвэр хатуужил тэгээд аливаа хувьсыг зөв дадалтай хүнтэй зөв харьцах тийм их олон давуу талтай байгаа. Цэргийн алба хаах болохгүй эр хүний үжээд өнгөрөх гоё дурсамжтай бүтэн 1 жилийг бөөндөө олон ирчүүд их гоё байлаа. Хугацаа дотоодын цэрэг нь болохоор очиод одоо улирч эргээд төрийн байгууллагт ажиллах боломжтой байдаг. Сарын дамжаанд сууд төгсөөд халагдаад хүний нөөцөд ороод ер нь 7 хоногийн дараа юм уу буцаад ажилдаа орох боломжтой байдаг болохоор ер нь тэгээд дотоодын цэрэгт очисноороо жолооны курс суусан ер нь айгүй ашиг тал ихтэй байгууллага байсан. Одоо улираад дутхгүй ажилдаа орон цагдаагийн байгууллага руу улирч орж байгаа. Цэргийн албанд 2024 оны 2 дугаар ээлжээр дотоодын цэргийн ТИК дугаар ингээд алба хаасан байгаа. Дотоодын цэрэг алба хаахын ач тус нь одоо цаашдаа цэрэг цагдаагаар ажиллах нөөц бололцоонд бүртгэгддэг. Тиймэрхүү давуу талтай. Тэгээд тэрнээс гадна орхын их сургууль сурах, жолооны курс сурах гэсэн олон давуу талтай байдаг. Дотоодын цэргийн ТИК 5 805 дугаар ангийн хал цэргүүдэд цэргийн үүрэгтний үнэлгээг дотоодын цэргийн 805 дугаар ангийн дэд хурандаа баяр сайхан аймгийн цэдрагын тамирын газрын цэргийн штабын офицер Эрдэнэхүү нар гардуулан өглөө. Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуусынтай өсөж байгаа нь жилийн цэрэг татлагын үеэр анзаарагдаж эхэлжээ. Мөн цэргийн алба хаах 1 жилийн хугацаанд мэрэгжлийн сургалтууд сууж мэрэгчлээ болох боломжууд ч нэмэгдсэн байна. Манай залуучууд нь хугацаа цэргийн алба хааснаар олон давуу тал үүсэж байгаа. За бүх цэргийн анги байгуулах салбар дээр одоо хугацаа цэргийн албанд татагдан очсон залуучууд маань одоо компьютерийн анхан шатны мэдлэг, англи анхан шатны мэдлэг, хүнсний бичгийн анхан шатны мэдлэг. За тэгээ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо баахан мэрэгчлүүд цахилгаан чин, сантай техник, токерч, мужаа, засал чимэглэлчин гэх мэтлэн бүх мэрэгчлийг одоо үн төлбөрөөгөө суралцаад гэрчлэгээ аваад одоо халагч байгаа. За мөн дээрээс нь хэлэх юм одоо бүх цэргийн ангиуд маань одоо жолооны курс суугаа хүүхдүүд маань бүгдэнд нь вэ ангиллыг одоо үн төлбөрөөгөө суугаад жолооч болгож байна. Тухайн анги салбарт одоо татагтаад очсон залуучууд маань одоо эхний 6 сард одоо мэрэгжил эзэмшүүлэх дамжаанд бүрэн суралцаа, сүүлийн 6 сарын хугацаанд одоо томилтоор орон нутгийн бүтээн байгуулалтын төмөр зам мөн одоо авто зам дээр ажиллаад одоо цалинтай халагчаа. Жишээ нь одоо өнөөдөр тухайн ангиас халагдсан нэг байлдагч маань л ихтэй даасанд 13 сая төгрөгийн төрхтэй болоод халагч байгаа. Мөн бусдад ашигт тодорхой хэмжээний одоо амьдралын их өсвөр хадгаламж нийлгээд хугацаа цэргийн албанаас халагдж байгаа маш их давуу тал байгаа. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас цэргийн алба хаасан 19-с 21 насны 107 алба хаагчдад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн сургалтанд хамрагдах хөдөлмөр халамж үйлчилгээний газараа дамжуулан ажил хайх болон ажил зуйчлах хөдөлмөр эрхлэлтийн захим систем e-job платформын мэдээлэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой бол бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд хамрагдах болон санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.